За сайн бацгаана уу. За тэгээд өнөөдөр хэдүүлээ тато reaction хийх болно. За энэ удаагийн артистаар ямар хүнийг сонгосон бэ гэхээр Хятадын тато артист Victoria Lee Tattoo гэдэг маш мундаг эмэгтэй байдаг. За энэ үнэ 2024 оны 1 сарын 24-нд нийтэлсэн. За постлогцтой. Энэ reel дээр хэдүүлээ reaction хийх болно. За ингээд юусхийн өмнө за хүнийхээ ингээд одоо ингээд хөөстж байгаа сахлын утгаар хосч штэ энийг ингээд зүгээр цэвэрхэн ярьсан мөртлөө яагаад ингэж байгаа вэ гэхээр хүний биен дээр ингээд нөгөө харагдахгүй юм жижиг үснүүд үүдэн штэ тэрийг бас ингээд хосч жаад ингээд шүвээсээ хийх юм бол нөгөө нэг шүвээсний одоо будаг таарах ч юм уу те зүгээр ингээд хийхээр жоохон тэгдэдэг хөхгүй тэрэнд бас ингээд тэрээс хамгаалаад за дээрэс нь ингээд будгийг маш эвтэйхэн оруулж өгдөг шүү. Бас за яг тийм болохоор ингээд ийм хийж байгаа. Тайдан дээр ингээд хийж байгаа шүвээснийхаа те скетчийг одоо ингээд бэлтэж байгаа байхгүй. Артист болгон ер нь ингэж гаргадаг. За тэгээд яг өөр өөрсдийн нөгөө нэг ямар шүвээсэнд хийж байгаадаа тааруулаад зураасуудаар ингэж скетч болгож байгаа. Тэгээд ер нь хүний биеинд ойлгомжтойгоор буулгаад хийнэ гэсэн. За тэгэхээр яг энэ дээр ингээд хүн болгон өөрөө болгодог. Зарим нь бол ингээд одоо бүр нөгөө ийм фото зурагшаа гаргадаг принтер хүртэл ашиглаж хийдэг болсон. За тэр бол ингээд ямар ч яг алдаа гаргахгүй явдаг гэсэн. Хийхэд маш амар л гэсэн үг л тийм. За тэгэхээр энэ артист маань болохоор харж байгаа те зүгээр л ингээд нэг яг хамгийн гаднах хүрээнүүдийн баг тэмдэглээд амар тоочны ингээд зүгээр зүрснүүд зүгээр гаднах хүрээнүүдээр ингээд тэмдэглэж байгаа тийм ч байна. Энэ бол маш өндөр ур чадвартай адил гэсэн. За тэгээд шүвээсийн өмнө гэж байна. За энэ артист маань ингээд ширээгээ ингээд бүгдийг ингээд нэг удаагийн те скотчоор ороогоод бүх ундаг устай зүү зайлдаг бүх хэрэгслүүдээ ингээд тогтоож байна. За вэслин бодог за зүүнүүд нь юм зөв ашигладаг юм байна. За будагнуудаа яаж найруулж өөртөө тааруулж тэ амраар яаж тааруулж байгааг нь харж байгаа. За энэ дээр бол ингээд жоохон хөвгөлтэй. Энэ артист маань ингээд бэлгэвчээр ингээд шүвээсний машина яачдаг. Бэлгэвчэнд ингээд шүвээсний машина хийхэд боочдаг. Бэлгэвч бол тэ хамгийн цэвэрхэн зүйл шүү дээ тэ. Тэгэхээр ингээд атууд гэж ашигладаг баг. За тэгээд нэг удаагийн бинтээр ороогоод за тэгээд шүвээсний ажил маань эхэлж байна. За ингээд сонирхцгаая. За ингээд тэгээд хэн байгааг харсан бах те. Усын Арслан Орхон баярыг хийлгсэн байгаа. За эндээс харахад хамгийн ихний суулт гэсэн үг. Одоо за те яг портретив маань үндсэн яг бэлхүүснээс доош хэсгийг ингээд за энэ бол яг тэ өвдөгнөөс дээш бэлхүүс хүртэл ингээд иймэрхүү хэсгийг хийж байгаа. За энэ бол би энэ артист ерөнхийдөө бас та нэлээд хэдэн жил болж байгаа. Тэгмээд энэ шүвээс маань бол яг ингээд энэ рил дээр ингээд сайн ойлгохдохоор маш богинохон болохоор ийм байгаа ч гэсэн за энэ артистийн хувьд бол яг энэ шүвсийг би хараад рилийг хараад яг за 3 өдрийн суултаар хийсэн байна гэж дүгнсэн. За иймэрхүү шүвээс бол ерөнхийдөө нэг 7-аас 10 цаг сууж гаргаадах шиг харагдаад байна. Би өөр нэг байн бүх бичлэг пост бүх юм ил үздэг л дээ. Тийм болохоор би яг өөрийнхөө ингээд харснаар яг тийм тооцоо гаргасан шүү. За тэгээд яг одоо саяны хэсэг. Саяны хэсэг дээр ингээд эхний суултанд дуусан гэж үзье. За энэ бэлхүүснээс дээшээ яг ингээд нэг хүзүү хүртэлтэй. Энэ болохоор 2 дахь удаагийн суулт байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол бас бага хамгийн богиндоо 7-аас 10 цаг гэсэн. Тэг яагаад ингэж цагийн ийм юмнууд би ингэж та нарт ингэ яриа яваад байна гэхээр энэ бол шивээс өрөөсөө нөгөө хурдан хийсэндээ биш. Удаан сууж тухайн артист өөрөө ямар чадвартай вэ? Тэрэн дээрээ яаж сууж энэ ийм гайхалтай ажлуудыг гаргаж ийн вэ гэдэг нь хамгийн чухал шүү. Тэгэхээр та бүхийг энийг ойлгоод би бас сүүлд нь ингэж та нарт нэг тооцоо гаргаж үзүүл. Тэгэхээр тэн дээр бас ойлгомжтой болох байх гэж байна. За энэ 2 дахь суултан дээр нь харж байгаа байхаа.
За ингээд цаатлын тэр фон моныг яаж хийж юм. За энэ бол ерөнхийдөө яг Улсын баярын үеийн зураг байх гэж бодож байна. Яг цэнгэлдэгтэй зуны оройн цэнгэлдэхийн тийм зураг юм шиг санагдаад байгаа хэрэг надаа ингээд цаана ингээд харанхуу. Тэгээд ингээд энэ тийм жоохон гэрэл мэрэл өгцөн. За яг би ямар зурган дээрээс хийсэн нь бас мэдэхгүй. За тэгээд 3 дахь удаагийн суулт энэ бол угаасаа яг ингээд 3 удаагийн суулт гарч байгаа гэсэн үг шүү. За тэгэнгүүт 3 дахь удаагийн суултан дээр ингээд толгой дээр нь яаж ажиллаж байна. За тэгэнгүүт энэ хүний тэр нь яг ингээд бүр ингээд фото зурагнаас нь баг илүү гаргачихж байгаа байхгүй. Энэ шивээсэн дээр бол. Тэгэхээр бүр шивээс бүр ийм амар төвшөнд хүртэл хүчсэн байна. За тэгээд ингээд ерөнхийдөө шивэгдээ дуусч байгаа. Та харж байгаа хэ гайхалтай. За тэгээд Виктор Ли Тато гэдэг артист маань за TikTok дээр болохоор 966.6K followers та. Тэгээд уусаа хиттэн болохоор тэгээд хятадууд нь маш их дагдаг. За мэдээж дэлхийн хэмжээний артист болсон болохоор угаасаа тий бүх газраас ингээд зорж очиж байгаа хүмүүс шивэслэгтэй болохоор угаасаа аимшигтай өндөртэй хүн байгаа. Instagram дээр болохоор 2.2 сая дагагчтай юм байна. За Facebook бол ашигладаг юм шиг үлээ. Манайхан асуужсан асуултанд нөгөө Facebook-оор явжсэн юмнууд ингээд ерөнхийдөө би харсан. Тэн дээр ингээд ерөнхийдөө хариултуудын өгөөд явъя гэж бодож байна. За энэ хүн маань болохоор тий Бээжинд ерөнхийдөө өөрийнхөө яг тогтмол үйлчилгээг явуулт юм байлээ. За тэгээ холбогдохыг хүсэх юм бол яг өөрийнх нь Instagram дээр нь мэйл нээж байгаа. Мэйлээр нь холбогдоод ингээд цаг аваад явд юм байлээ. За тэгэхээр HVS хэдэн төгрөгөөр бүтсэн болоо. Тэр ингээд маш хамгийн сонирхолтой зүйл шүү дээ тий. За тэгэнгүүт би энэ үнэтэй холбогдож чадаагүй. За тэгэхээр би ерөөсөө үнэлгээний мэдээлэл надад байхгүй. Ямар хүн энэ шивэсийг хийлгэсэн ч мэдэхгүй, ямар хүмүүс ч очиж хийлгэх юм би мэдэхгүй. Тэгэхээр миний бас магадгүй судалгаанууд жоохон багдсан байх гэж бодож байна. Тэгтээ ер нь бол интернетээр бас зөндөө хайлт хийсэн ч гэсэн энэ хүний үнийн талаар бол мэдээлэл ерөөсөө байгаагүй. Яг за нэг сайт дээр өгсөн үнэ бодлыг мэдэхгүй байна. 2019 оны тийм үнэлгээнүүд нь явж илээ. Тэгээд тэр бол зүгээр 19 онд гэж бодохоор тухайн үедээ цагийн тий бараг $200-300 байсан юм шиг байлээ. Тэгэнгүүт одооны төвшөнд болохоор ингээд миний хайж үзснээр болохоор иймэрхүү чадвартай ингээд дэлхийд танигдсан маш том артистууд болохоор ерөөсө дунджаар хамгийн багадаа цагийн $500 байдаг үнэлгээ. Тэгэхээр би энэ шивэсэн дээр түрүүн цаг яриад яваадсан ямар ч штэ гэхээр ерөөсөө энэний яг үнийн мэдээллийг зүгээр ингээд хамгийн багаар бодож гаргаж ингээд жишээ болгож харуулъя гэж бодсон юм. За тэгэхээр $500. За энэ шивэс маань 3 удаагийн суулттай. За энэ шивэс нь мэдээж хамгийн багадаа 7 цаг хийж байгаа гэж дүгнсэн. За тэгэхээр нэг удаагийн нэг цаг маань $500. Тэгмүүд 7 удаа гэхээр 21 цаг. За $500 маань өнөөгийн хашаар дунджаар бодож үзэхээр зан сая 500 гаруй мянган төгрөг болж ах шиг байлээ. За тэгэнгүүт 21 цаг гэдэг маань бодож үзэхээр 32 сая 500 32 сая 500 мянган төгрөг орчим болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол хамгийн багаар бодоход юм байна. Энэ хүний үнэлгээг би тэгтээ цагийн 500-аас их байгаа ах гэж бодож байна. Тэгэхээр ингээд бүх юмны маш том зөрүүнүүд гарч ирж байгаа. За тэгээд энийг яг би тухайн дараагийн бичлэгүүд дээр ч гэсэн бүгдийг ингээд яриад дуртаад яагаад юм байгаа вэ? Судалгаануудаа ч гэсэн маш сайн юм. Тэгээ энэ хүн бодогтэй ерөнхийдөө бүх өөрийнх нь хэрэгсэл авдаг газрууд нь хүртэл ерөнхийдөө байлээ. Тэрийг яг би нарийн ширэн судлах юм бол бас маш их цаг орох юм лээ. За тэгмүүд яг ямар машин ашиглаж байна, ямар зүг авч, ямар бодог ашиглаж хийж байна гэдэг юмнуудыг бол бас яг тодорхойсоо мэддэггүй. Тэгтэл ингээд дэлхийн хамгийн сайн гэсэн компаниуд харагдчихжээ. За тэгээд ийм хэмжээний шивэс маань ийм өртгөөр бүтдэг байх нь, ийм цаг хугацаанд бүтдэг байх нь. За энэний
хамгийн сүүлийн дүгнэлтэн дээр хэдүүл би та нарт ингээд юу хэлэх гээд ийм реакшн видео хийж ийн гэхээр шивээс бол богино хугацаанд хурдан хийгээд ямар ч чанартай ажил гарах боломжгүй зүйл байдаг гэдгийг л өөрөөсөө ойлгуулж өгөх гэсэн. Сайн болохоор ингээд хурдан хийгээд гоё ажил хийгээд өгчнө гэсэн үг биш. Яагаад ийм ярьж ийм гэхээр над дээр ингээд өөрчлөх гээд ирж байгаа хүмүүс маань за бараг л нуруу дүүргэлтийг өдөрт нь хийх сонирхолтой хүмүүс бараг 50% байдаг. Тэгэхээр нурууг бол би хамгийн багтаал дөрөв султаар бараг хийдэг. Ажиллагаанаас бас хамаарна л да тий. Тэгэхээр өөрөөсөө би энийг л ингээд гадны ингээд том артистууд хүртэл ямар цаг орж яаж ийм амар цаг хугацааг зарцуулж ийж ийм чанартай ажлууд гаргаж ийн вэ гэдгийг л ерөөсөө тайлбарлах гэж энэ хөө зүйлийг хийж байгаа. Тэгээд та бүхнээс авах зүйлээ аваад таах зүйлээ хаяараа гэж хүсэж байна. Тэгээд дараа уулзцгаая. За тэгээд мэдээж инстаграмаар нь ороод мэйлээр нь ингэж бичиж цаг маг авд юм байлээ. Тэгээд би бол аль нийтлэл бичсэн надад бол хариу өгөхгүй байна. Би бол яг шүүс хэлье гэж боддог л тий. За ингэж катлж байгаа юм да.